Үнэхээр та нар бас эзний дотор дүүрэн ивэлтэй нэг үсэлтэй байгаа юм байна гэж хэлээ чинь сонсоод. Христ итгэгчид бид нэр ялангуяа Монгол христийн чуулган маань хэдийгээр үүсэт 20 жил болж байгаа боловч Монголын хүн амын 10% хүрнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй, маш том хүсэл тэмүүлэлтэй зүтгэж яваа. Гэхдээ энэ том хүсэл тэмүүлэлийн маш чухал хэсэг нь гадаадд яваа гэдгийг би танаас бас хэлмээр байна. Та нар шүү дээ гэж. Өнөөдөр Монголд Христэд итгэж байгаа маш олон хүмүүсийн маш том хэсэг нь бас гадаадд Христэд итгээд Монголд ирсэн хүмүүс. Тэгээд заримдаа гадаадд байгаа та нар өөрийнхөө гэр орон руу уцтаад цуглаанд яв гэж шаардсан учраас ч юм уу тийм ээ. Маш олон хүмүүс бас цуглаанд ирж эзний тухай сонсдог. Тэгэхээр Монгол чуулганы 2010 гэсэн энэ гайхамшигт зорилтыг биелүүлэх маш том нэг хөдөлгөх хүчин бол гадаадд суугаа. Ялангуяа Солонгост байгаа чуулганууд. Энэ нэлээд том хэсгийг эзэлж байгаа. Хамгийн том хэсгийг эзэлж байгаа ер нь бол маш одоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа шүү. Христийн дагалдагч болгоно гэсэн байгаа. Зүгээр нэг 10% нь чихэнд нь хонх уйна гэсэн үг биш. Тийм ээ. Монголын хүн амын 10%-ийг Христийн дагалдагч болгоно. Тэгэхээр Христийн дагалдагч болгоно гэдэг энэ үг бол өөрөө маш том үг. Христийн дагалдагч байна гэдэг өөрөө нэлээд их зүйлийг багтааж байгаа юм чинь мэдээж бусдыг Христийн дагалдагч болгоно гэдэг өөрөө бас нэлээд одоо хүнд хүчээр ажлын талаар бид нар ярьж байна гэсэн үг. Өнөөдөр бидний Монгол чуулган бол өсөж хөгжиж яваа. Чуулган маань өргөсөж байгаа. Бас тодорхой хэмжээгээр гүнзгийрж байгаа. Тийм ээ? Нэлээд одоо суурилтай болж байгаа гэсэн үг. Энэ өсөлт хөгжилтийн явцын хамгийн чухал одоо зүйл нь юу вэ? Заримдаа бид нар мэдээж хэрэг авралын зар тараах, нөхөрлөх, тийм ээ? Эзнийг алдаршуулах, эзнийг хаа явсан газраа гэрчлэх гэнтэр гэсэн маш чухал зүйлсийг ярьдаг боловч Христийн дагалдагч байна гэдгийн үндсэн гол чухал зүйлийг заримдаа бид нар мартсан байдаг. Тэр бол хувь хүмүүсийн эзэнтэй өдөр болгон цаг тутамж харилцсан харилцааны асуудлын тухай ярьж байгаа. Хэрвээ бид нар өргөсмөр байвал олон зүйлийг хийж болно. Гэхдээ жинхэнэ өргөсмөр байвал хувь итгэгчдийн эзэнтэй харилцах харилцааны тухай наривчлан ярих хэрэгтэй болно. Энэ наривчилсан зүйлийн тухай ярьж иж бид нар өргөсөх тухай ярих хэрэгтэй болно гэж. Өнөөдөр би бас та бүхэнтэй Паулийн бичсэн нэгэн загтлаас хаваалцахыг хүсэж байгаа. Колосей хотод бичсэн загтал дээр. Колосей хотын итгэгчид бол маш дажгүй итгэгчид байсан. Коринт хотынхныг бодвол завхайрж одоо юу гэдгийг сүм чуулганаа бузартуулж янз бүрийн муу муухай зүйлд оролцож хоорондоо хуваагдал гаргаж өөрсдийнхөө ахлагч удирдагчдаар хуваагдан хоорондоо хэрүүл хийж эзний зоог янз бүрийн зүйл дээрээ маш замбраагүй хандаж байгаагүй. Колосейхан Галат хотынхан шиг өөрсдийнхөө утга итгэлээс урвж бузар худал хуурмаг зүйл рүү татан одоо уруу татагдан ороогүй. Колосын хотынхны итгэгчдийн талаар ерөн загтлыг харах юм бол маш дажгүй итгэгчд байсан. Өнөөдөр магадгүй яг Галил Монгол чуулганы итгэгчдтэй адилхан. Гэхдээ Паул энэ загтлыг бичсний нэг чухал шалтгаан байсан. Тэр шалтгаан нь бол Колосын хотын итгэгчдийн эргэн тойронд байсан нийгэм маш хүчтэй байсан. Юугаараа хүчтэй байсан гэвэл худал хуурмаг шашид, худал хуурмаг бузар явдлуудаар маш хүчрхэг байсан. Хуурамч багш нар янз бүрийн худал хуурмаг сургаалыг заадаг хүмүүс эзний замаас хүмүүсийг амархан холдуулж болохоор уруу татлагуудаар дүүрэн тийм нийгэмд Колосейхан амьдарч ирсэн. Тэм ч бас Паулийн нэг санаа зовлт юу байсан гэхээр тэдгээр сайн итгэгчид маань тийм нийгэм дотор байхдаа тэр нийгэмдээ илүү их татагдж жинхэнэ нөгөө эзнийг хайж ирэл хийсэн амьдралаа
болонгортуулах вэ? Муутгах вэ? Яг эзэнтэй хувьчилсан харилцаагаа алдах вэ? Зүгээр л итгэгч гэдэг нэртэй болох вэ гэсэн ийм айдас Паулд байсан. Магадгүй мэдээжийн хэрэг зөвхөн Солонгост амьдарж байгаагаараа бас биш. Ер нь энэ дэлхийн хаанч амьдарсан. Бидний эргэн тойронд эзний замаас биднийг холдуулах гэсэн ийм оролдлогууд, уруу татлагууд зоригтой болон зориггүй бидний эргэн тойронд дүүрэн байна. Бид нар тийм нийгэмд, тийм дэлхий дээр өнөөдөр амьдарч байна. Тийм эрен цагт бид нар амьдарч байгаа. Сая би Африкийн Кени хотод болсон дэлхийн олон улсын теологийн зөвлөгөөн гэж болсон. Тэр зөвлөгөөн дээр дэлхийн бүх твээс хүн амьдарж л байгаа бол тэр бүх твээс 55 улсаас дэлхийн бүх теологийн холбоонууд гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл яг Христ итгэлийн энэ үндсэн чухал баримт бичиг Библийн одоо гүн гүнзгий судалгааны төвүүд болох ялангуяа Библийн сургуулиудын захирлууд тэдгээр олон сургуулиудыг базж, зангидж, стандартын тогтоож одоо зөвшөөрлөгдөг тэр дэлхийн холбоонууд, теологийн холбоонууд одоо Латин Америкийн, Өмнөд Америкийн, Хойд Америкийн гэх бүх Азийн гэл тэр холбоонуудын хурал болсон. Тэр хурал дээр нэг чухал зүйл яригдсан. Тэр нь бол өнөөдөр манай дэлхийн чуулгануудын Христ итгэгчид маань хитрхи дэлхийлэг болоод байна. Библиэлэг биш, дэлхийлэг болж байна. Энийн гол шалтгаан бол ерөөсөө бид нар үгэн дээр ерөөс анхаарахгүй болчихжээ. Бидний эргэн тойрд ямар шинэ iPhone гарч байна, ямар шинэ Galaxy гарч байна, тийм ээ? Шинэ юу iPad, Pod бүгдээрээ. Юу вэ? Тэрийг л хүмүүс шууд маргааш нь мэдчихээн. Яг өнөөдөр нь мэдчихээн тэр байтугай, тийм ээ? Яг гарангуут нь одоо нь мэдчихээн. Гэтэл эзний үг юу болохыг 20, 30, 40, 50 жил Христийн чуулганд явчаад мэдгүй байгаа хүн байна гэж. Тэгээд ямар үг тэнцээ ярьж байгаа нөхөр Библийн ядуурл гэдэг үг тэд нар гаргаж иж. Маш олон Христэд итгэгчид Библиэр ядуурсан байна гэж. Бүр үлсгэлэнд орцсон байна гэж. Бид нэр Христийн чуулганыг, Монголын Христийн чуулганыг өсгөх, өндийлгэх, үнэхээр өргөсүүлэх зүйлийн тухай ярих гэж байгаа бол бид нэр Библийн ядууралтай тэмцэх ёстой юм байна гэж. Яг өнөөдөр миний унших бас энэ хэсэг нэг талаараа Паулийн санаа зовлтын тэр нэг хэсэг бол эзэнтэй хамт байх, эзнийг ойлгож таньж мэдэх, Колосанхны тэр итгэлд анхаарал тавьсан тийм хэсэг байна. Өнөөдөр бүгдээ яг эзний энэ үгнээс хамтдаа суралцж өнөөдөр бидний энэ Христ итгэлийн амьдрал маань хэр зэрэг бурхантай холбоотой, өсөлттэй, чухалчилсан харилцаа вэ гэдгийг бүгд хамтдаа дахин нэг эзний үгээр өөрийгөө нэг толдож үзцгээе. Тэгээ хамтдаа Колосой хотын бичсэн захидлын 3 дугаар бүлгийн 5-аас 11 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Колосой 3 дугаар бүлэг 5-аас 11. Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг өхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, дачаал, муу хүсэл, шунхайрал болгох шүтэн шүтэх явдал юм. Эдгээрээс болж бурхны уур хилэн дуулгаргүй хүүгүүд төр ирэх болно. Та нарт эдгээрийн дотор амьдарч байхдаа үнэн дээр тэдгээрийн дотор алхаж ил явсан. Харин эдүгээ та нар бас уур хилэн хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүр төгс бүгдийг нь зайлуулж хаягтун. Би биедээ худал бүүээр ягд гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай тайлж шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинжлэгдсэн хүн юм. Энд грек ба юдей, хөвч хөндүүлсэн ба хөмдүүлээгүй, зэрэлгүүд, скотчууд, боол болоо чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна. Амен. Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг өхүүл гэж. Тиймд гэж хэлж байгаагаар өмнө нь Паул Колосайханд юу гэж хэлсэн гэхээр та нар дээгүүрх зүйлсийг анхаарах гэж. Дээгүүрх зүйлийг ирж хай. Дээгүүрх зүйлийг ирж хай гэж бүгдээр одон орон судлаач болоо гэсэн үг биш. Дээш өлийг одоо ингээл өдөржингөө загсаад байна гэсэн үг биш. Дээрээс юуж бууж ирэх нү гэж хараад байна гэсэн үг биш. Дээгүүрх зүйл
буюу хаанчлалыг бид нэр эрэлхийлэх тухайн ярьж. Заримдаа олон Христэд итгэгч хүмүүс ингэж ярьдаг. За би цуглаанд амар их үйлчлээд одоо боллоо, одоо амьдралаа бодъё. Бүр ядарчлаа. Тэгээд цуглаанд яасаар гал одоо бүр ажил төрөл одоо тэгэл гэр орон хамаг юм алдаж гүйцлээ. Тэгээ одоо жинхэнэ одоо яг жоохон ажиллаж одоо бас нийгэмдэр гарыг гэж. Тэгээ би энэ үгийг заримдаа ерөөс ойлгодгүй юм. Эзэнд үйлчлээд хүн амьдралтай болдог байхад ямар хүмүүс нь эзэнд үйлчлээд амьдралгүй болчихдаг юм бол гэж гайхаад. Я хаана ямар юм буруу учраас тэр хүн эзэнд үйлчилсэн тэр үйлчлэлийнх нь амьдрал өөрт нь дарамт хүнд хэцүү болсон юм болоо гэж. Бүл магадгүй яг энэ хэсэг дээр өөрсдийнхөө хүч чадлаар бол бид нар юу ч хийж чадахгүй. Бид нар зөвхөн дээгүрх зүйлийг анхаарах, хаанчлалыг эрэлхийлэх хэрэгтэй гэж. Зарим хүмүүс яг жинхэнэ хаанчлалыг газар дээр байгаа. Тэгээ яах вэ? Зөвхөн оюун санааны нэг талаар зүгээр итгэлийн хаанчлал тэр дэнгэр дээр байгаа гэж ойлгодог. Тэр өдгөө зарим хүмүүс за чи ажил төрлөгүй байгаа юм бол цуглаанд л үйлчлэхгүй юу да. Өөрөөр хэлбэл аль хаанчлал нь юу илүү юм бэ гэдгийн зүйлдээ уучраа олдохоо байж байгаа. Дэлхийн хаанчлал илүү чухал учраас тэнд байгаа хүмүүс нь илүү чухал. Тэгээ тэндээ юм чадахгүй бол яг цуглаанд ирэхгүй юу бурхны хаанчлалд дараагийн ажлыг авахгүй юу. Чи галч хийж чадахгүй бол цэвэрлэгч хий гэдэг шиг. Аль нь ер нь өндөр байгаа юм бэ? Пол магадгүй энэ ч тодорхой хэлж байгаа. Та нар дээгүрх зүйлсийг эрэлхийл. Бидний зүрх сэтгэл хаана байна? Тэнд бидний амьдрал өрнжээдэг. Бидний оюун бодол, бидний зүрх сэтгэл хаана байна? Тэнд бидний хамгийн үнэт зүйл явж идэг. Тийм учраас магадгүй тэр хүмүүс өөрсдийнхөө үнэт зүйлийг арай буруу газар байрлуулсан учраас айгүйх ядарч исэн баг. Тэнд тэнгэр дээрх тэр зүйлсийг та нар эрэлхийлэхдээ та нар газар дах зүйлсээ өхүүлэх ёстой гэж Пол хэлж байгаа. Газар дах зүйлсийг өхүүлнэг таарлцсан амтан болгоно халаад байгаа гэсэн үг биш. Мэдээж хэрэг өөрсдөд байгаа газар дээрх зүйлсээ бид нар өхүүлэх ёстой гэж. Энэ газар дээрх өхүүлэх ёстой маш чухал зүйлсийн тухай уг нь Пол дурдж байгаа. 5 ширхэг 2 бүлэг муу муухай зүйлсийг хаях хэрэгтэй гэж бид нар. Эхний бүлэг хэсэг зүйлсийг хэрвээ бид нар харах юм бол хаана явна? Садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунхайрал гэсэн юм 5 зүйл байна. Эдгээрийг харах юм бол энэ бүгдээрээ бэлгийн амьдралтай холбоотой зүйлс. Садар самууны асуудал яригдаж байна. Энийг бүгдийг нийлүүлээд шүтэн шүтэх явдал гэж хэлсэн. Та нар шүтэн шүтэж байна. Өөрөөр хэлбэл та нар нэг талаар өөрсдөө шүтэж байна гэж. Энэ ихний хэсэг зүйл дээр Пол хүн өөрөө өөрийнхөөгөө хэрхэн харилцах талаар нь ч ярьж байна. Садар самуун байдал, зах хайрал, тачаал, бузар хүсэл. Энэ бүх хил зүйл бол шүтэн шүтэх явдал. Библиэл дээр шүтэн шүтнэ гэдэг бол Бурханаас өөр зүйлийг түүнээс илүү өндөрт тавихыг шүтэн шүтэх явдал гэж хэлж байна. Пол Колосе хотынхны яг Христийн доторх зөв амьдралын хамгийн ихний алхмын талаар ярихдаа та нар шүтэн битгий шүүд. Нэгдүгээр та нар өөрсдийгөө битгий шүүд гэж хэлж байгаа. Маш олон хүмүүс өөрсдийнхөө дэлхийлэг тааламжийн талаар бодохдоо ер нь бол Христэд итгэгч хүмүүс, сүнслэг хүмүүс бэлгийн амьдралын талаар ярьж болохгүй гэсэн ойлголттой байдаг. Тэгээ сүм дээр өөр газар ер нь сүнслэг хүмүүс үерхлийн талаар, эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар, сексийн талаар юу ч ярьж болохгүй. Гэтэл хэрвээ бид нар зөвхөн ингээл энэ хаалгаар гарах юм бол энэ дэлхий дээр энээс өөр сэдв байхгүй юм шиг дэлхий дээр ярьж байгаа. Пол тийм учраас магадгүй тэр эргэн тойрон байгаа Христ итгэгчдийн тэр нөхцөл байдалд тэдгээр дажгүй итгэгчд Колосайхны итгэгчд
тэр худал хуурмаг альва шүтэн шүтэх явдал руу нэгдүгээрт өөрөө өөрсдийгөө шүтэх замаар оролцох вэ гэсэн айдас байсан. Тэр бол Бурхны тогтоож өгсөн эм гэсэн энэ хүйсийн гайхамшигт байдлыг буруугаар хэрэглэх асуудал. Хэрвээ бид нэр бэлгийн зүг хандлагын тухай хэрвээ бид нар ярих юм бол Библиэлд энэ маш тодорхой бичигдсэн байдаг. Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тааламжтай байхын тулд, эзнийг алдаршуулахын тулд, энэ дэлхий дээр өнөр өтгөн болгохын тулд бэлгийн тусгай эрэгтэй эмэгтэй гэсэн хоёрхан хүүсийг өгсөн. Гурав дахь хүүс байхгүй. Тэгээ энэ хоёр хүүс эзнийг ямар замаар алдаршуулах нь Библиэлд маш тодорхой байдаг. Тэрнээс өөр замаар гэр бүлийн доторх бус замаар хэрвээ эдгээр зүйл нь хэрэглэгдэх юм бол энэ нь бузар булаа гэж хэлэгддэг. Эзний тэр өөрийнх нь өгсөн хамгийн чухал зүйл буцаад буруугаар хэрэглэгдэхдээ энэ нь эзнийг уурлуулах, хэлэгнүүлэх хамгийн аюултай шалтгаан нь болж байгаа. Өнөөдөр дэлхийг хэрвээ бид нар гарах юм бол садар самуун байдлыг сурталчилсан ийм дэлхий дээр бид нар амьдарч байгаа. Бид нар Солонгост байна уу, Монголд байна уу, хаана байх нэгээр үл хамааран. Тэгэд энийг энэ дэлхий бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр зүгээр гэж хэлдэг. Зүгээр гэж. Хизээж хинч одоо энэ сууж байгаа хинч бид нар өөрсдийнхөө аавыг садар самуун байгаасаа гэж боддог. Ээжийг садар самуун хүн байгаасаа гэж боддог. Эсвэл өөрсдийнхөө охиныг юм уу, өөрсдийнхөө хүүг өөрсдийнхөө зүгээр амьдралын стандартаар Христ итгэгч биш амьдралын зүгээр стандартаар хамаагүй гэж боддоггүй ерөөс. Тийм биш байгаасаа л гэж боддог. Гэтэл бидний нийгэм дээр тараагдж байгаа тэр олон янзын сурталчилгаа тэр болгон бол зүгээр хамаагүй гэсэн ийм сурталчилгаанууд байдаг. Тэм учраас өнөөдөр олон Христэд итгэгч хүмүүс бэлгийн зөв хандлага байхгүйгээс болоод Христ итгэлийн амьдралын нөгөө өсөлт хөгжилт гэдэг нь маш өнгөцхөн явж байдгийг бид нар хардаг. Энэ нь зөвхөн бид нар залуу хүмүүсийн тухай бид нар яриаг. Дунд сургуулийн хүүхэд байна уу, жоохон хүүхэд байна уу, том болсон хүн байна уу, бүр настай хүн байна уу, гэрэлсэн хүн байна уу, гэрэлсэн хүн биш байна уу? Үл шалтгаалаад бэлгийн амьдрал гэдэг Бурхны өөртөөгөө харилцах маш чухал нэг хэсэг гэдгийг Библи бидэнд хэлдэг. Тийм учраас бидний одоо эзэнтэй харилцах харилцааны нэг чухал зүйл бол би өөрийгөө хэн гэж бодож байна гэдгээс болж байгаа. Би Бурхны өмнө ямар үн цэнтэй хүн бэ гэдгийг мэдхээс эхэлж байгаа. Заримдаа итгэгчдийн дунд ч гэсэн бэлгийн амьдралын талаар замбраагүй одоо тиймэрхүү үйл явдлууд болдог. Энэ нь бидний нийт чуулганыг, нийт хамт олныг хүнд байдалд оруулдаг. Зарим хүмүүс хэлдэг, бэлгийн амьдрал бол хувь хүний асуудал чамд ямар хамаатай гэж. Харин энийг Бурхан яаж тавьсан гэхлээр хувь хүний тэр маш хувийн асуудлыг буруу байвал нийтийн асуудал болгохоор тавьсан. Нийтэд хамаатай байдаг. Өнөөдөр Монгол чуулган 2010-ын зорилтыг хөгжүүлье гэвэл, хийя гэвэл, гүйцэлдүүлье гэвэл, урагшлуулъя гэвэл хувь итгэгч болгоны эзэнтэй харилцах өөрийгөө хинбэ гэж харж байгаа харилцаанаас болно. Садар самуун байдлын хамгийн ихний үйлдэл бол эзэн намайг хараагүй гэж бодож байгаа мунхаглалаас эхэлж байгаа. Тийм учраас магадгүй Паул энэ асуудлыг газар дээрх зүйлийг өхүүл гэж хэлэхийн хамгийн ихний зүйлс болгож байгаа. Бурхнаар аврагдсан, Бурхнаар ариусгагдсан, Бурхнаар өрөөгдсөн тэдгэр хүмүүс эзний одоо хин гэж өөрийг нь хэлсэн яг тэрэнд өөрийгөө тавих ёстой гэж. Тэрнээс биш дэлхий юу гэж хэлж гэнэ үү? Хүмүүс чамд юу ярьж гэнэ үү? Хүмүүс чамайг юу гэж хэлж гэнэ үү? Юу гэж үнэлж гэнэ үү гэдгээс үл шалтгаалаад. Тийм зүйл байх юм бол эдгээр нь бүгдээрээ Бурхны уур хилэнг хүргэдэг гэж. Хоёр дахь одоо багц зүйлийн талаар Паул хэлсэн. Тэр нь болохоор уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг.
амнаас гарах жигшүүр төгс гэж. Энэ нь бүгдээрээ бусдтай харилцах харилцааны талаар энэ ч ярьж байна. Христ итгэгч хүмүүсийн хувь хүний өсөлт хэдийгээр хувьдаа явагддаг боловч нөгөө талаар бидний өсөлт харилцаанаас шалтгаалж бас гүнзгийрж байгаа. Өнөөдөр олон Христэд итгэгч хүмүүс заримдаа би ийм ааштай юм шин гэдгээр өөрсдийнхөө Христ итгэлийн дотор өсөж байгаа өсөлтгүй байгаагийн шалтгааныг заримдаа тайлбарлах гэж оролддог. Бид нар эзэн дээр ирээд ямар ч ааштай байсан хамаагүй бидний тэр уур хилэн, хорон санаа, гүтгэлэг, бузар яриа, жигшүүлж яриа болгоно нь эзний дотор шинчлэгдэн өөрчлөгдөх ёстой болдог. Хиврээ байж их юм бол тэр нь хэр зэрэг хувьчилсан бурхантай харилцсан хувьчилсан харилцаа нь хэр зэрэг байгааг нэг талаар бас харуулдаг. Хоёр дахь чухал зүйл бол бидний бусдтай харилцах харилцааны асуудал. Өнөөдөр Христэд итгэгч хүмүүс эзэн энийг маш чухалчлан хэлсэн. Хэрвээ та нар бие биенээ хайрлах юм бол хүмүүс та нарыг миний шав гэж мэднэ гэж. Хэрвээ та нар нэг нэгнээ хайрлах юм бол хайрлна гэж байгаа нь очоод өнгөж үгээл шүл санаагаад байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Хөвгүүдээ ялангуяа далимдуулахгүй шүү. Хайрлна гэж байгаа маань бид нар бусдыг Бурхны гайхамшигтай бүтээл гэдгийнх нь хувьд зөв харилцах, бусдад муу зүйлийг үзүүлэхгүй байх, одоо гүтгэхгүй байх, амаараа доромжлохгүй байх, хорон санаа гаргахгүй байх, уурлах, хилэгнэх энэ бүх одоо бусдад харилцах харилцаан дээр өөрчлөлт гаргасан байна гэсэн. Танай чуулганы энэ зорилт надад их таалагдж байгаа. Юу вэ? Дэлхийн хэмжээнд яалаа харж нутгийн хэмжээнд үйлчилнэ гэж. Бид нар үнэхээр Монгол чуулганыг дэлхий дээр одоо эзний авралыг тараасан гайхамшиг том чуулган болгоё гэж харж байгаа бол бид нар нутгийн хэмжээнд өөрсдийнхөө чуулган дотор өөртөө болон бусдад харилцах харилцааны өсөлтийг сайн ярилцдаг эсийн бүлгүүдээр дүүрэн байх хэрэгтэй болдог. Эсийн бүлгүүдэд хамрагдж байгаа хүмүүс энэний талаар маш сайн мэддэг. Эсийн бүлэгт бид нар өөрсдийнхөө амьдралын сайн муу, сайхан муухайг бүгдийг нь ярьдаг. Тинчээ бид нар хэр зэрэг хорон санаатай вэ, хэр зэрэг гүтгдэг вэ, хэр зэрэг ууртай вэ, хэр зэрэг хилэнтэй вэ гэдгийг харуулдаг. Мэдээж хэрэг дөнгөж ирээд удаагүй байхад бол харуулахгүй байх л да. Яванда. Энэ нь биднийг Христийн дотор Христ итгэгчийн Христийн дагалдагч болж байна гэж. Энэ өсөлтийн явцаар явж байгааг биднэрт харуулдаг. Зарим хүмүүс идэг миний энэ дотор байгааг чи ямар харсан биш. Би Есүст итгэдэг, улам гүнзгий итгэж байгаа. Тэгэхдээ тэр гүнзгий итгэл биш дээ. Зөвхөн бидний одоо харилцаан дээр бусдтай харилцах харилцаан дээр бусдтай холбогдож байгаа тэр холбоонууд дээр харагддаг энгийн. Зарим хүмүүс пастор та яаж мэдээд байна? Тэрийг мэдхийн тулд заавал микроскоп хэрэггүй шүү дээ надад. Тэгээ тэрийг мэдхийн тулд би заавал иш үзүүлэгч байх хэрэггүй. Ерөөсөө л хүмүүстэй харилцаж байгаа харилцааг нь харвал бурхантай харилцаж байгаа харилцааных нь оч дөлн тэнцээ явж байгаа. Магадгүй Галил Монгол чуулган дараагийн удаа ирэхэд сандал дүүрэн хүмүүстэй болцсон байх баг. Үнэхээр бол миний сэтгэл хөдлөн. Гэхдээ би юунд илүү хөдлөх вэ гэвэл Галил Монголын сандал дүүргэсэн бүх хүмүүс Христийн дотор өөрийгөө болон бусдад харилцах харилцаанда өсөлттэй байх юм бол үнэхээр сэтгэл хөдлөн. Яг гэвэл тэр нь үнэхээр биднийг өргөн болохын цондон болдог. Өнөөдөр Монгол чуулган өсмөр байвал бид нар хувь хүн болгоны хувьчилсан Христ итгэлийн амьдрал сайн болох хэрэгтэй гэсэн үг. Гүнзгий болох ёстой гэсэн үг. Өнөөдөр гэрчилсэн хүмүүс хэр зэрэг эзэнтэй холбоотой байгаагаа нэг талаар гэрчилж байгаа. Өөрийнх нь амьдралын одоо жижиг сажиг бүх болсон болоогүй бүх зүйлийг бид нар эзэнд өргөх ийм замаар бид нар эзэнтэй харилцаагаа сайжруулдаг. Бусадтай нөхөрлөх замаар бид нар бусдад харилцах харилцаагаа сайжруулдаг.
Би нэг итгэгчийг мэднэ. Яг хөө итгэгчийг гэж би хэллээ. Гэхдээ би итгэгч гэж бодож байгаа л доо. Гэхдээ юусоо цуглаанд явдаг уу? Өөр хүмүүстэй харилцдаг. Ягаад гэвэл би хүмүүстэй харилцах чадвар байхгүй. Хиг ёг айгу хэцүү. Тэгээд хүмүүс өөрийг нэг сайн ойлгодоггүй. Өөрөө ч хүмүүст өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг. Гэхдээ би ийм заавал ийм зан характертай хүмүүс одоо эзний хүмүүстэй нөхрөлөөс хол байж болно гэсэн юм зүйл Библиэлд байхгүй. Христ итгэгч хүмүүс эзний дотор өөрчлөгддөг. Хэрвээ өөрчлөгдөхгүй байвал өөрчлөгдөхгүй байх орон зай тэнд байгаа. Өөрчлөгдөхгүй байх ганц шалтгаан нөгөө нэг Библийн ядуурл. Яг л Библиэлд бичсэн зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд бид нар заавал бустай харилцах хэрэгтэй болдог. Бусдыг хайрлна гэж тэгэхээр зүгээр зургийг тавьчаад хайрлаа гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр Паулийн тэр Колосайхны бас нэг санаад авч байгаа зүйл бол та нар бол дажгүй болж байна. Гэхдээ эргэн тойронд байгаа зүйлс чинь та нарыг дээгүрх зүйлсийг харахаас нэгдүгээр садаа болж байна. Хоёрдугаар газар дээрх зүйлс чинь яг окей биш. Та нарт байгаа юм чинь. Танаас бас хэсэг зүйл явах ёстой.